Цаараа минь. За та бүхэндээ орой ерөнхийдөө хайр сарчилгаагаа хэрхэн хийдэг талаар бичлэг болоод үзүүлье гэж бодлоо. За хамгийн эхлээд нүрээ ерөнхийдөө цэвэрлэх байгаа. За ерөнхийдөө би 2 удаа нүрээ цэвэрлэдэг. Эхнийх нь болохоор зүгээр ингээд будгаа ингээд юу гэх юм. Арчиж байгаа маягаар, арилгаж байгаа маягаар ерөнхийдөө ингээд зөөлөн ерөнхийдөө угаачдаг. За ингээд уцаар угаа. За хоёрт нь болохоор зэрэг ерөнхийдөө нэлээд сайн хөөсрүүлж агаад угаа. За ерөнхийдөө одоо ингээд цэвэрлсэн. Одоо маска тавина. Энэ маск маань ерөнхийдөө PDR-аар найрлагатай шүү дээ, тийм ээ. Одоо салман загсны найрлагатай гэсэн үг. Тэгэхээр арсыг маш одоо гүнээс нь хөндлөж ерөнхийдөө тайвшруулдаг. За тэгээ энийг ингээд дотор нь ингээд уусаа би хөрчөнд хийгээд гаргаж ирж байгаа байхгүй. Тийм болохоор нөгөө хөрчөнд хийснийхэн дараа ингээд юу хийцэн байдаг. Одоо хошоо ингээд шингэсэн байдаг байхгүй. Энийг ингээд шингээд тандаа миний анх нөгөө маск тавьчихсан бичлэгийг үтсэн үг гэдэггүй. Тэрэн дээр маскааш дэлгэж чадахгүй. Маск тавьж үзээгүй юм байсан байх хэвээр. Одоо бол өстой мэрэгчлээ. За тэгээ ингээд өгөхгүй. Одоо нэг бас амар юм байна. Нэг гарн дээр нь одоо энэ маскын дээр ингээд ялангуяа одоо энэ маск хүрхгүй байгаа. Энэ хамар оруулны доор идэх шиг ингээд сайн түргээд. За 20 минутын дараа болцоцгаая. За одоо 20-25 минут орчим болцоод ингээд архамлах татсан. За энэ үед нь ерөөхдөө авдаг байгаа. За маска авсныхаа дараа ерөөхдөө чийшүүлэгч тас манайх сайхан гарсан ахгүй. Тэгээд энийг гарахаас өмнө би маска тавсныхаа дараа юу хэрэгэлдэг байсан бэ гэхээр энийг хэрэгэлдэг байсан. Illumin Meu Conjuan Pibu юм гээд бүр хураашилт айгүй өндөртэй тийм одоо арсны энэ улаантай энийг хэрэгэлдэг байсан. Тэгээ одоо болохоор манайхаас юм чийшүүлэг тус гаргаад энийг хэрэгэлж байгаа. За энийг болохоор зэргээр нэг хэдөө айгүй нэмгэн. За ингээд төрчээд дахиад харсандаа ерөөс юм хайрлаж болохгүй. Жон цуцаа болчихлоо. Ингээд ерөнхийдөө нэг 2-3 давхарлцдаг байхгүй. 2-3 давхар. За ингээд ерөнхийдөө ингээд болцсон. Одоо ингээд арай онтон гэсэн үг. Тэгээ өглөө хасаад ирэхээр чинь бүр гайвал. За бүгдээрээ сайхан амраарай.